Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэл эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Хоёрдугаар бүлгийн 13 дахь дөрөв хөдөлгөөн 1932 оны зэвсэг бослог буюу улаан авч эзэмгүйдүүлсэн шашин шүтлэг ахуйн хөвшил нурлаа завхрал өснүүлэн бодлогоор эдийн засаг ахуй амьдрал соёл оюуны бүх бүрээр илэрх болсон байна. Монголчуудын үндэс угсаа бишэрлээ дормжлол ёс зам хэсэг бүлгэрээ эсэргүүцэх дургуутлагдаг уламжлал бүхэн бослог хэмээн 30 дарагдан арчигдаж байснаас эсэргүүцлийн хөдөлгөөн 30 оны эцэс гарсаар бүгд найрамдах Монгол ард улсын эхэлийн дадал олноороо дөрвөн зайлшгүй баян үлгий тэсгэ болоод бослог баян хонгор өвөр хангаа Сүхбаатар цагаан морин жилийн говь дунд говь аймагуудаас бослог хэмээн хөвсгөлийг хүртэл өргөн удам нутгийг нам засагдаа үзэн ядагдаж байсан 1932 оны сүүлч хүртэл учир шалтгаан бослог бүсмэдээр байсны 7500 гаруй өрх айлсан цагаан бүтээлүүд 30,000 гаруй жилийн он жилүүдэд ам харах болсон гэж үздэг. Агуулга учир шалтгаанаа илэрхийлэх нэр томьёонч ирсэн ч түүнд хандагчлаг уналгын асуудлаас эхлээд янз бүрийн зовлон бэрхшээлийн улмаас нэлээд хэсэг хэлэрэгний дайн хоёр дээр үлдэж байгаач 1950-ад оны ихэнх үедээ юм. Эргэж ирэх гэхэд нь өдгөө хүртэл Монгол гарсан нийтлэлүүд дотроос тэр хамгийн зовлон зүгүүрийг мэдхийн хувьд буцаж ирж чадаагүй байсан хэсэг гарсан нийтлэлүүдэд гадаад яам аюулаас хамгаалахын шинжилгээ хийсэн бүтээл бол бид яах чарга ярилцаж байгаа. Измийн цэм зохион байгуулалтаагаар хил социализмын авчирч нутаг заан сууршуулсан хэмээн Монгол дахь генерал Бадланбаатар хожийн 2014 онд бичигдсэн 1920-аас 1930-ад оны заагснэр бол Монголын иргэний амьдралын боломж, ачлаг унлаг олон шалгуураар заслан харуулсан. Ахуй наад захын боломж ямар байсныг санах. Зэвсэг тэмцлийн түүх судлаачдын дөрвөсөд зүгээр нэг нүгэд явлын хэмжээг тэднийг зогсоох гэж төрийн зүгээс дахиад хүчирхийлэл хэрэглэж 1% төрсэн байвал иргэний дайн хэмээн үздэг. Улаантан дөрвөслөд хэрцгий балмад 1929 оны тоололгоор 1932 оны хавар өмнө говийн урдуур хил гарan 100 500 гаруй байсантай харьцуулахад охирлын зэргийн пулемотор шүршин өдийдүүдийн хүн мал адуулсыг устгажээ. Морлогийн чод бослонгийн 1-р ботын аюултай 2015 орхигдуулах хөвлөгдсөн 260 жоо хэсэлхгүй гэж бичжээ. Энэ бол борохоо шийдэм, цахиур буу, тэгсэн атлаа ахуй амьдрал, сэтгэл санааны урдан хэмээн сайжруулахын хамгийн түвшний хувьсгалаас цугцсан хэмээн элдв нэр хоч төрөл байнгын хар данс хараа хяналтаа гүрний нисэг хүчний дэмжлэгтэйгээр оруулан судлаачид анзаарч магадгүй хэмээн хоёр зүйлийн талаар энд өгүүлээ. Энэ бол олон улсын хэмжүүрээр 1921-ээс 1990 хэмээх ангилалд Монгол улсын төр өөрөө бие шийдвэрлэж байсан ганц асуудалгүй гэмт байхгүй. Энэ бол нотолгоо социализмын үед эсэргүү дайсныг няцсан гэснээс 1921-ээс 1932 он харин улаан большевизмын аюулаас өөрсдийнхөө давгийн гам бол уугуул нутгаасаа зориглон сонгогийн баруун хэсгийн зэрэгтэй Монгол эзний гол хавьд очиж сүйрсэн монголчууд 1944 онд болсон нүүж амболт нарын большевикуудад ямар учраас зөвшөөрсөн бэ? Үүнийг тодруулах 4 аймгийн 30 гаруй сумыг хамран гарсан бослог цааш монголчуудын хятадаас буцаж 7 аймагтай ажлын Монголын үе аюулаас хамгаалах төв байгуулалт дарахад дотоод явдлын яамны сайр хагас жил гаруй биечлэн удирдсан байдаг. Гэвч дорлог цолсноор ажил хизээ эхэлж хизээ дууссан км лэтрэггүй бичгийг Монгол ардын хөлсгөл намын төв хорон 4 аймгийн барим бослог гарсан 1976 хэмжээ бөгөөд үндэсний цаашид зайлсна эдүгээ олтол болоогүй. Борохоо ташуурыг олж үзэх юм бол хүү зүйлийг тодорхойлох боломжтой болов. 1932 оны 6 сарын ирсэн монголчуудыг Сталинаас Молотов онд Ворошилов цахилгааны нэгжид Каганович нар тусгай хэдэн багуулсан, зарим аймагт зөвлөн чиглүүлсэн. Нууц түлхүүр нь 1947 оны 12 дугаар сарын 26-нд улсын багчдын зэрэг ажиллагааг 70 удирдах байлаа. Говьлтай аймгийн цээлсумын Шинжаанаас ирсэн 72 үрхийг хариалуулсан 6 дугаар багийг эсвэлнээр байгуулсан байдаг. Энэ нь Монголын зэргийн жанжин штабын орсон монголчуудыг гэх юм уу гэж асуусан дорн говьд хуваарлаж суулгасан байна. Монголоос маш түргэн нууц. Гэвч энэ талаар социалистын бүтээл найрамдах холбооны улс авч үзээ. Зөвлөлтийн хүмүүс ба төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг гэрчлэх бүх баримт бичиг нууц түлхүүр протокол бичиг цаасыг гаргахыг зөвлөе. Энэ бол аль ч тохиолдолд маш чухал. Эндээс харахад бослох хөдөлгөөн хүргэсэн уул мөрөө баллах гэсэн байна. Энэ нь хэргийн эзэд бол тэд гэдгийг нотлох ажээ.
Оросын цэргийн томоохон бүлэглэл оруулах асуудлаар тэдний тавьсан хүсэлтэд өгсөн Сталины хариултад улс төрийн арга хэмжээг тухайлбал Монголын засгийн газрын бодлогоо өөрчлөхийг зүүнтнүүдийг засгийн эрхээс шахах зэргийг тэргүүн байранд тавьсан ч арга цогцлонд бүрдсэн үед сайн далдалсан манай цэргийн ангийг мэдэхгүйгээр нэг зэрэг оруулж болох юм гэжээ. Наадуул нь эрплонуудыг зохих журмаар болгон шилжүүлнэ. Мөн Чита хотоос Монгол руу нисэх онгоц бүхий отрядыг 6 дугаар сарын 2-нд шилжүүлэн хайсан гэсэн байхад доктор Гамболд Чита хот дахь 18 дугаар отрядын бүрэлдэхүүнээс зөвлөлтийн улаан армийн 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч Р5 загварын онгоцтой отряд оролцсон байдаг юм гэж. Ийхүү борохото босгочдыг Сталины харцах шонхрууд бөмбөгдөжээ. Хүн хүчний хувьд 8,000-аас 10,000 хүн хамрагдсан. Хохирлыг доктор Гамболд бидэнд мэдэгдэж буй баримтаар Монгол ардын хувьсгал цэргийн отрядууд 100 гаруй хүний хохирол үүснээс 50 гаруй нь ам өргөцсөн. 1800 гаруй хүн босгочдын гарт амнасаа алджээ. Босгочдоос 4176 хүн алагдаж цаазлуулсан байна. Бослогын явцад урьдчилсан бүрэн бус тооцоогоор 6000 орчим хүн хоёр талаас нь амнасаа алдсан байна. Энэ тооцоонд байлдаанд чархсан хүмүүс ороогүй бөгөөд одоогоор зөвхөн 250 орчим гэсэн баримт олдоод байна. Үүний дээр тоо бүртгэлд ороогүй сумдын хувьсгалт хороодоос болон дотоодын хамгаалах газрын аймагуд дахь ангиас дур мэдэн шийтгэж цаазалж байсан хүмүүсийн тоог нэгдэхэн гарах боломжгүй бөгөөд түүнийг оруулан тооцох юм бол хохирлын тоо өсөх нь дамжиггүй юм гэсэн байна. Боломжгүй гэдэг үгийн цаана ямар аимшигт түүх байсныг одоогийн хүмүүс ойлгоход амаргүй бизээ. Ямар нэгэн бичиг цаас тогтоол шийдвэр үйлдэлгүйгээр хөнөөсөн хэрэг юм. Гэтэл 1920, 1930-ад онд энэ бол Монголд ердийн үзэгдэл болцоод байсан байдаг. Нэрт эрдэмтэн Чойл Усанжав багш Тариатын хүрээний бослогыг дарчгаад тэнд байсан ламнаар баригдан босгочдын бүгдийг нэг модон байшинд чихэж оруулаад гаднаас нь түгжиж байгаад бүгдийг нь амдаар нь шатаасан. Тэгэхэд хүрээний бүх нохоо хойд орон дээр гараад улилдаж байсан гэж үдсэн хүн надад ярьсан юм. Манай улаан хувьсгалчид чинь нохооноос л дор хүний үнэргүй амьтад байж штэ. Тэр айж цочирдсон ноход энд амьд ертөнцийн сүрэл болж байна шүү гэж чадхын хэрээрэл жигшин зэвүүцэн илэрхийлсэн байна гэв. 1932 оны хавар бүх холбоотны коммунистуудын большевик намын төв хорооны улс төрийн товчоо байнгын Монголын комиссийг Варшаваар ахлуулсан байгууллаад энэ нь тэр комиссийн гишүүн Эливагийн удирдлагын дор 1932 оны 6 дугаар сарын 16-нд Монголын удирдагчдаа бослогын асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр дэмэд бослог гарсан шалтгааны талаар хэлэхдээ нуглаа зэвсэг болсон. Зөвлөлтийн аргыг механик байдлаар хуулан хэрэгэлсэн. Черномордик, Полинский, Насов, Кумачов нар бүхнийг удирдах байсан. Эдгээр нөхдүүд бас бадрах болон бусдууд ганц удаагийн цохилтоор феодлыг устган социализм байгуулах гэж хүссэн. Толгой дараалан баривчлах, шашныг устгах, албаар хамтаржуулах, намд олон нийтээр элсүүлэхээр шахах гэх мэт завхрал гаргахад урамшуулан турхирч байсан. Хүний болон эд хөрөнгийн гарсан асар их охирол бол эдгээр нуглааны үр дүн болно гэжээ. Дэмэд жанжин үннийг хэлж гэвч ийм амьд гэрчийг улаантнууд яахан зүгээр орхих вэ? Тэр бүх нуглаа завхарлын эхийг тавьсан түүхэн эргэлтийн дүр төрхийг тогтоод нэг харах юм бол Монгол ардын хувьсгалт намын 7 дугаар их хурлыг намынх нь удирдагчид бус комментэрэн гардан хөтөлсөн. Үүний тулд тэндээс бүхэл үдэн баг иржээ. Багийн тэргүүн нь Багумер Шмирал гэгч байсан тухай дээр өгүүлсэн. Түүний хэн болохыг үзэл бодол үг хэллэхээс нь үзэх юм бол манай зорилго бол энэ маш өргөн стратегийн чухал дэвсгэр нутаг дээр өөрийн нөлөөг хадгалахад оршино. Дэвсгэр нутаг нь хүн амаас илүү ач холбогдолтой бөгөөд хэрвээ бид нар энэхүү цөөхөн хүн амыг
капиталист биш хөгжлийн замаар удирдан дагуулбал Монгол дахь хөдөлгөөнийг малчин ардын ангийн өргөн тэмцэл болгон хуургаж тийм маягаар асар том газар нутгийг өөрийн нөлөөнд дор барьж чадах юм. Ийм бүдүүлэг оронд үзүүлэх нөлөөллөөс гадна практик туршлага хийж болох бололцоо бүхий өвөрмөц орон. Энэ нь юуны өмнө коммунист интернационалын үзэл бодлыг үүднээс бидэнд хэрэгтэй. Түүнээс гадна Монгол нь бидний хувьд түүхий эдийн талаас томоохон ач холбогдолтой юм гэсэн байдаг. Ийм нэгэн дотоод ертөнцтэй хүнийг толгойлсон баг Монгол Ардын Хувьсгалт намын 7 дугаар их хурлын бэлтгэл болон явцыг удирджээ. Их хурал 50 хоног үргэлжлэн хуралдсан. Зөвхөн хугацаанаас нь харсан ч үнэхээр нүсэр. Тэд 6 их компанийг өрнүүлэх хэмээн номлож, Монголын дотоод хэрэгт комментэрэн ирээ цэргүй оролцох болсноор дээрх бүх нуглаа завхарлыг дэгдээж, нутаг орноосоо дөрвөн нүүх, зэвсэгт бослог гаргахад хүргэсэн байдаг.